Зохиолч доржийн гармаа. Аянаргүй хайрхны шивнэ. Аянаргүй цэнхэр хайрхан уул алсын будан дундаа сүүмэлзэн. Адууга өдөржин ирээд олоогүй учир хаашаа явах, хэнээс асуухаа шийдэх гэж толгодын оройд тамхиа татхаар суусан хөдөөгийн өвгөн шиг боржин чулуу цахиур дүүрэн талын дундах өвгөн хайрхан ертөнцийн амьдралын эрээн барааныг үзэж бүр цөхрөөд хичнээн жил ийхүү бодлогошрон аянаргүй байгааг хинч төдийлөн үл мэдэх ажээ. Зундаа зүлэг ногооны дундуур могоо мэт морилцсон урсах бяцхан горих хатаад удлаа. Хөх тэнгэр хураан хайрлахыг байж булаг шанд нь ширгэж аль хэдийнэ айл амтан олуул бууж дүүрэн устаа мэлтэлзэн байсан энэ уулын лус савдгийн ганц мэлмиг гэлтэй. Гар худаг сохорсон малын нүд шиг анихад хүрч хорвоогийн салхиар хийсж ирсэн хамхуул хазаар өвсөөр дүүрч тэнмэл зурм орж өгчээ. Газар дэлхийн өнгө гандаж өвгөн хайрхны нүд сэргэм цэцгэс зуны улиралд ургахыг байж хавар цухойсон нялх ногоо там шиг халуун наранд хатан хорч ижээ. Өвгөн хайрхан зөөлөн салхиар ойхлон амьсгаална. Ёрын муу хэрэ хатаж ганцсан хайлс модны мөчөр дээр суугаад хошууга билүүдэн улай зөгнөх мэтэр хэдэнтэй гооглов. Хизээч юм оройдо хямрын дарцаг хадаг яндар хийсгсэн том овоотой жил бүрий тахдаг догшин лус савдагтай ойр хавьд цуутай байснаа өвгөн хайрхан одоо бүр түр санах шиг болно. Энгэр бэлдэн нэгэн жарны тэртээ байсан бяцхан хийд хурал номын газрын сүрийг үзүүлэн хэнгэрэг цан бүрээ бишгүүр хангинуулан улаан шарыг хослуулсан лам хуврагууд нь өдөржин уншлагын угаан хийж өглөө бүрий цайны дээжин өргөж агсан сайхан цагийг өвгөн хайрхан мартаагүй байна. Одоо гэтэл тэнд хөсрий өвс өмхий шарилж ургаж ер хизээ нэгэн цагт амьд голтой хүн гихч амтан энд байсан билүү гэхээр хөрсөн эдгэж шархан битүүрчээ. Цогчин дугныг нураасны хончиглээ айлууд өвгөн хайрхнаа түшин бууж намартаа хүм мал ихтэй найр хурмын дуу хад цуурайтуулж байхад уулын лус савдаг баярлан түмэн амтныг баясгах гэж хамаг аршаан усаа шавхан гаргаж дээлэнт мал таргалж хүн зон ус бэлчээр сайтай нутагт жарган суудаг байжээ. Өвлийн дүнд айлууд үргэлжид хайрхан уулаа түшин буухад нутгийн хэдэн малыг хахир хүйтэн цагийн салхи шуурганаас нөмрлөн хамгаалж барагтайд цас тогтдоггүй олон энгэрийнхээ өвс ургамлаар тэжээд гисэн. Хүн боржин чулуудын төөн малда хороо барьж харган шавгийн галдаа түлж хонь ямаа шууган утаа үнэртэж байхад өвгөн хайрхан сэтгэл тэнийн жаргалтай байв. Чингтэл нэг л өдөр хамаг айлыг газрын тас үнэртүүлсэн хурдан тэргэнд ачаалан хөдөлжээ. Бүрх малгайтай гадаад хувцастай түшмэл байрын эр зандран зандчин байж айлуудыг ачаалаад үүнээс хойш түүнээс цааш нэгдлийн захиргаанаас заасан нутагт буу гэсэн газар бууж нүү гэсэн газар нүүж бай. Харан ухой бүдүүлэг та нарын дураараа дургдаг цаг чинь өнгөрсөн. Ойр хавьд нь бэлчээр муутай хаа холын энэ харвуул хаяалж хамт олноос хол хөндөй хөдөлмөр зохион байгуулалтад орохгүй байхыг бид зөвшөөрөхгүй гэж уурсан хэлхийг өвгөн хайрхны хад цойрайлан тараав. Яг нүүдгийн даваан дээр айлын хамгийн ахмад нь болох
нүцгэн толгойдоо чавганц малгай өмсч эрх зүүлсэн нэгэн бээр хэдэн чихэр боорцогтой тавг тунхуутай цай барин өвгөн хайрхан өд маажгнав. Хүй, та хаачихна вэ? Одоо хөдлөх гэж байхад хэмээн сумын төлөөлөгч хашгирлаа. Айз, хайрханда юм өргөх минь гэж явдал дундаа чавганц хэлв. Таны хэн уул овоонд юм өргөж шашин шүтлэг хий гэсэн юм бэ гэж цаадах нь уурсч эмгэнийг гүйцэн очоод тавгтай идээ тунхуутай цайг булаан авахад эмгэн харин ёр ууралсангүй. Түшмэл авиртны гараас тунхуутай цай тавгтай идээгэн аваад хүү минь чи Орос эхнэрээс биш Монгол эхээс унсан байгаа үсттэй. Ус нутгаан шүтж бишрэх чинь Монгол ёс юм шүү. 80 гарсан эмээ нь ахаад энэ хайрхан уулаа үзээч юу гүйч юу. Хэрв яарад байвал эмээгээ хаяад нүүхгүй юу да гэв. Дарга юу ч хэлсэнгүй амрууга алгадуулсан мэт дуугүй хүрлээж зогсохгүй. Айл амтны хүмүүс 80 хүрсэн чавганцад дөрөмдөн амрууга алгадуулсан түүнийг шоолон мушиж дуугүй харцгааж байв. Хараал идсэн энэ хар уулыг ганц бөмбөгөөр тесэлж устгахсан гэж даргатан амнда хараал хэлэн зогслоо. Өвгөн хайрхны өвөр ингэрт элгэн хаднаа өнг ялгаруулан зурсан ногоон дарихийн хувилгааны дүр бий. Алсын алсаас харагдах тэр ариун дагшин бурхны гэгэн дүрийг нутгийнхан биширч 5-3 цаас идэ цайныхаа дээжийг үлмийдэн байх овоонд өргөдөг билээ. Хэнч халдашгүй бурхны бүрэл ба тэр ариун бурханд хар буруу сансан буюу хад чулуунд нь зурсан зурагт гар хүрсэн бүхний хэл татаж хөл доглон болон эдгэшгүй өвчнөөр ээгүүтгэн гэж үзэх учир нутгийн өвгчүүл хаяа өмнө нь очиж ханцуудаан залбирэн сүсгийн сэтгэлээсээ намжлахаас бус ойр хавийн чулууг хөдөлгөх алтан харганы бутыг хөндөхөөсч цээрлэн. Айлууд нүүсний хойтон хавар паржгандаг тэрэгтэй хэдэн залуу давхин ирж мөнөөхөн ногоон дарих руу буу хандуулан өдөржин шав буудаж тоглон наадав. Зүрхийн мэмийн гэлцэн ангийн буугаар өдөржин наадахад ус бороонд хизээч ховхорч холтроогүй мөнөөхөн ногоон дарихийн суумал гэгэн дүрийн энд тэнд туглаган сумны мөр цоохортон үлджээ. Ногоон дарих амьд хүн юмсан болов өөрийг буудаж тарчлаасан хүний үрсэд гомдож ойлхаар л явдал боллоо. Өвгөн хайрхан аниргүй шивнэн зөөлөн салхиар өөхлөн яолох шиг болно. Өвгөн хайрхны хийдийг нурааж хамаг лам нарын нэгэн шөнө бариад холбоотой хон шиг тууж тэрүүхэн баруун жалганд бүгдийг ягүүтгэн болсон цэвүүн цагийг уул овоо мартаагүй байна. Юу гэж мартах вүлээ? Алтан шороондоо дулаан ингэр жалганда өдий болтол тэр олон ховрогын шарлыг хадгалж байгаа газар. Хийдийн цоржтон ухаантай холын бодолтой хүн байсан тул хамаг гол судар ном бурхан тахилаа баригдахаас хэд хоногийн өмнө өвгөн хайрхны агуйд хүн олохооргүй газар далдлан нууж билээ. Тэр олон бурхан тахил хурал номын бүрээ бишгүүр гандан баримтагтай ховор нандин эрдний судар тэргүүтнийг өвгөн хайрхан өвөртөө хадгалсаар он улирчээ. Хэнч түүнийг авахаар ирсэнгүй, хэнч ирж хайсангүй. Аниргүй цэнхэр талын дунд өвгөн хайрхан бодлогошрон сүмэлзэн. Түүний мэлмий болсон их устай худагт хазаар өвс тэнмэл хамхуул дүүрч зурам орж үхээд ялзран муудаж ундрах нь гарахыг байж
нүд айнахад хүрчээ. Хур бороо орохгүй удаж өвөл харцлан зунд эрвэхийг сэрвцүүлэн зүлгэн дундуур морилцэн урсдаг байсан булгийн урсгал татарч ной торгих төдий нулимс шиг усал үлджээ. Энэ нутагт айл амтан нутгалдаг асан цагт газар дэлхий малын хөлөөр сэргэж хүний гар ямагт худгийг лайдан булгийг сэргээхийн учир өнгө засч дэлхий ээж хамаг ургамал байдсан дэлгэн аршаан усаа эхийн сүв шиг бялхуулан эвэлдэг байжээ. Одоо Чингтэл нэгдэл нийгэм гэгч гарч хамаг малчдыг хаман одож өнтэй сайхан өвгөн хайрхны хавь нутаг цөлжив. Хаяа нэг тэнмэл зугаалагчд энд буун. Булгийн усын шавхаж зүлгэн дээр нь гал түлэн ямаа боож архитар сууцхан шүнжин бархиралдаж явхтан элдвэсийн лааз лонх тамхины иш малын дотор гэз яс хамаа намаагүй хаяад хөдөлцгөөн. Ногоон дарихийг дахин буудсангүй боловч түүний эргэн тойронд элдв өнгийн будгаар энд ирсэн хүмүүс болгон нэрэн бичиж ирээчин сараачна. Хурдан тэрэг дүүрэн суусан зугаалагчдыг анх авчирсан хүнийг өвгөн хайрхан таньж байв. Танилгүй ч яах вүлээ? Ном эрдэмд гайвахгүй нэг муу шалдан банд хийдэд жил гарав болж лам нарын гэрээс гавжийн дугуй хулгайлж ёр хийдэггүй нүгэл бүхнийг үйлдэн гэсгүйд хідэнтэй бэрээдүүлээд сүлд нь оргон зайлсан билээ. Хэдэн жил өнгөрсний хойно дотоод яамны дүрм тувц ногоо малгай өмссөн том эр хурдан тэргээр Орос сургагчтай хамт ирж хөөрхий хэдэн лам нарын ботийг хөдөлсөн хүн чухамда тэрхүү ороолон баялдэр байлаа. Ороолн нэрийг хийдийн гисгүйгээс авч хожмоо үнэхээр энэ нэрэндээ зогтсон хар үйлтэн болжээ. Хорвоогийн жамаар нуруу бүхтийн нүдэнд нь цайвар хүрээ тогтсон тэр ороолон баялдэр чингэж хийх юмаа олж чадсан зугаалагч нарыг дагуулan ирж өвгөн хайрхныг анх сүйдлэв. За хүүхэд минь цэнгицгээ жаргацгаа. Урд айл амтан олонтой мал дүүрэн сайхан нутаг байсан юм шүү. Хөөхөн жижигхэн хийттэй цөөн ламтай бурхны номын газарч энд байсан да. Хамаг лам нь эсэргүүн болоод баригдаад явчихсан юм даг. Одоо ч тэр үеэс энэ ногоон дарихл үлдээ шивтэй. Энэ урд говийг цэнхрийн говь гэдэг юм. Алсхан явбал хар сүлтч би хуланч таарлаж магадгүй. Өндөр дээрээс харжээ суухад цэнхрийн говь цэв цэлийгээд сэтгэл уужраад явчих шиг болно. Мөн ч сайхан да. Энийг чулуу хардаа. Тэр чигээрээ барилгын суур болмоор дан борж юм шүү дээ. Залуус газарч өвгний үгийг сонсч уул өвд авирч өнөөх ирээчдэг сараачдгаан хийж нутгийн зүлгийг талхалж гарав. Өвгөн харин нуруугаан үүрч ганцаар өвгөн хайрхны оройд гараад Монгол хүн байна да гэж овоонд нь чулуу өргөж нар зөв нэгэнтээ эргэв. Чингээд өврөөс дуран гарган овооны хажууд завлин сууж тал тийш дурандлаа. Баялдэр өөртөө шивнэн өгүүлсэн нь хүн гэж амтэн насны эцэс болоход төрсөн нутгаан гэх нь аргагүй ч юмдгүү та. Энэ нутагт би их нүгэл хийсэн хүн билээ. Бурхан гэж байдаг бол намайг хэдийнэ ээгүүтгэх байсан бизээ. Хэрв сургагч энд намайг дагуулan ирж өөрөө зааварлаж байж бурхны шавнарыг бариулаад тэртээ жолгонд бүгдийн бойтийг хөдлөөгүйсэн бол би юу гэж өөрөө нутгийнхандаа гар хүрэх вүлээ. Гэвч тэр явдалд би оролцсон зайлцаагүй үнэн болохоор үхэн үхтлээ ороолон баялдэр нэрнээс салахгүй нь бололтой. За тэр ч яах вэ? Улирах цагийн
жам юм биз. Харин хийдийн царжтан айхтар хэцүү хүн байсан болохоор биднийг ирэхэд хамаг сайхан бурхан тахил ном судраа хэдийнэ нууж амжсан байсан. Миний л мэдхээс 18 аюуш 21 дарих бурхан багшийн алтан шармал босоо хүний дайтай дүр эрдэн шигтгсэн гэгээн судар алтан цогц тахил мөнгөн бомб сум сувраг олон л байсан юмсан. Түүнийг энэ л өвгөн хайрханд нуусан байх ёстой доо. Хаагур ирвэл олох болов. Хэрв тэр эрдэнсийг олдгийн бол насны эцэст барж идэхгүй хоолтой болно би. Ороолон баял дээр инхүү өөртөө шивнэн яриад өвдгөөн тулж босов. Өвгөн хайрхан нүгэлтнийг дааж ядах мэт эмзэглэн хотолцов. Нүгэл дээр ариун дагшин хайрхны зулай дээгүр буртагт хөлийн тоос босгон уруудлаа. Тэр өдөр ороолон баял дээр өвгөн хайрхны агуй нүхсүв бүхнийг нэгжээд бурхан тахилыг олсонгүй. Тэр нэгэн өдөр тэвштэй хоёр хурдан тэрэг өвгөн хайрхны өвөр бэлд зогсож мөнөөхөн нурсан хийдийн засч тэгшилсэн чулуунуудыг хэдэн хүн ачив. Ороолон баял дээр тэдэнд газарчилж иржээ. Уул үүд авираад энэ тэндгүй байх боржин чулууг чухмал барилгын суурьт яг таарна гэж зааж ярихыг өвгөн хайрхан дагжин чичрэн сонслоо. Тэр цагаас хойш өвгөн хайрхан амархыг байв. Хэд хоноод мөнөөхөн баял дээр чулуучтайгаан ирж бэн тэндгүй тэслэгээ хийн том төмөр лантуугаар хад чулууг балбан хэрв хүн юмсан бол элгийг эмтэлж зүрхийг чичрүүлж сэг болгож гүйцэв. Өнөөх олон үеийн онгон дагшин гэж шүтгдсэн овоо тахиулдаг харганы ганц мөчөр хуглахгүй зүлэг ногоог зулгаан үхтэхгүй зан заншилж яалаа ийлээ. Хамаг юм өнгөрч эгэл ардын зан төрх алга болж юу гэмээр байв. Баял дээр бүрч хээгээн баржээ. Нэгэнтээ залуухан тэслэч ирээг дагуулan өвгөн хайрхны өнгөрөөд лав өгсөж мөнөөхөн бурхан тахил нуусан агуйн амд очоод за хүү минь ахтаа нэг тус бол. Энд би тэр жил хэдэн гуйлан бурхан нуучихсан юм. Одоо ирээд олохгүй юм. Агуйг нэлдэн дэлблээд орхивол ирэх биш гарч ирнэ байлгүй. Хэрв олддгийн бол ах нь бурхан тахилын талыг чамд өгөх. Одоо соёлын дурсгал энэ тэрэгээд нэг бурхан тахилын зүйл их үн хүрэн шүү. Ялангуяа гадаадынхан их өндөр үнээр авдаг юм гэнвэлээ гэж ярив. Хөө тгий. Залуу хүү ингэж хэлээд тэр дороо гүн очиж тэсэлдэг дээр дэлбэрэгч хийгээд тасам шиг нарийнхан урт холбогч авчран агуйн дотор байрлууллаа. Дараа нь дотуураа дарггүйлгсэн мөнөөх гал дамжуулагч тасамныхаа үзүүрээс шатааж хэншүү хявс үнэртэн утаа гармагц өвгний гараас хөдлөн зогтлаа. Аимшигт дэлбэрэлт болж тэр чигээрээ нураад том чулуу өндөрт ойж тэр хавийг шороо тоос тарлаа. Дэлбэлсэн агуйн чулуун дунд баял дээр очиж ирсэн олзоо хайсан боловч юу ч байсангүй. Харин маргааш нь баял дээр өчигдөр агуйн нуранг дотроос бурхан тахил олоогүйдэн хорсч ганцаар очиж нурж унсан агуйн чулуунуудыг онгочив. Гэтэл гайдан бүр сүсгтэн хүн сүсэг алдам аюул болов. Мөнөөх дэлбэрэлтэд овоорсон чулуу шороо нурж өвгөн баял дээр түүнтэй хамт газрын уруу унлаа. Нуралт болж хүн яолж учир замбраа алдахад чулуучид гүн ирлээ. Өвгөн баял дэрийн нүүр нүд цус болж хөсөр хэвтэж байлаа. Гэвч тэр амьд
Амьдаар барахгүй ёолон бурхан гончигсэн минь ингэн би гэж нэг олдсон чунсан өгөр толгой энэ хайрхныг онгон догшин гэж тагтаг байсныг мартжээ. Уулын лус савдаг намайг шийтгэлээ. Ёо хэмээн бархирч байлаа. Шархтай хүний авч чулуучид тэр дороо буцлаа. Чухам энэ явдлаас сүнсээ гартал айсан уу? Хаяагүй яригдсан цуурхалд итгэсэн үү? Эсвэл газрын холоос чулуу зөөхийг төвөгшөөсөн үү? Тэд дахин үзэгдсэнгүй. Их далай намуухан шууган давлгаалах шиг, аниргүй цэнхэр уул зөөлөн салхиар шивнэлдэх шиг ард олны дунд энэ дуйлант хэрэг сэмхэн яригдаад чимээ алдарлаа. Уул усны лус савдгийг хөндөж өссөн төрсөн ариун гэгийн хайрхнаа ирэмдэг зэрэмдэг болгосон хийгээд урд лам нарын бодийг хөтөлсөн хүнд үүнээс өөр ямар эгүүтгэл байх вүлээ гэлцэн гэр гертэн өвгөд эмгэд шивнэлтэд л өнгөрөв. Ороолон байлдэр хотод олон хоног эмнэлэгт хэвтээд тэнгэр харах өрөөсөн мэлмийн их нүглийн үүлээр үгүй болж оронд нь ногоовтор нүдтэй шилэн нүдтэй болоод гарч иржээ. Өвгөн хайрхны нуруу тэр цагаас хойш амарсан ч өвөр ингэрээ цөм ухуулж урд лам хүн даяанчлан суудаг асан сайхан агуйга сүйдлүүлэн бүхий л биеэрээ шархацсан хайрхан хорвоогийн наран дор хатан алдаж буй ганц булгийн усаараа уйлж байлаа. Он жилүүд гуу жалгаар зуны бороо үер болон шууган өнгөрөх өвөлд хярын цасыг догшин шуурга хийсгэн аваачихтай адил амархан өнгөрөв. 100 цагаан цавдар морьтой 80 шахам настай өвгөн хүн цэнхрийн говоос ажуухан сажлуулж ирээд худгийн дэргэд мориноос буулаа. Тэрбээр гүм бишрэл дүүрнүүдээр нутгийн уулаа харж элгэндээ гараа авч намжлахыг өвгөн хайрхан үзв. Энэ хүн 160-ны тэртээ хийдийн лам нарыг үгүй хийдгэн өмнөх жил хар болж хөдөө гарсан дугар гэлэн болохыг өвгөн хайрхан танилаа. Дугар гэлэн ходог руу нэгэнтээ өнгийн харж нүд анихад хүрснийг үзэж шогшроод хашлах чулуун дээр нь зүсмэл бяслаг 2 ширхэг яотон тавьж амандаа тарин шившлэг хэлж хормоо шуун уул өд өгслөө. Дугар хав ойрыг сайтар харж тэр ч байтугай чулуу бэлтгэсэн тесэрч дэлбэлсэн орон тэргүүтнийг бүгдийг үзв. Онглогдсон, ухагдсан бүхний дээд амсар дээр арц унгасхан майны бадмихом хэмээн залбирлаа. Үүнчлэн ногоон дэрх нурсан агуйн дэргэд аривтгал хийж тус бүр майн шившлэг уншив. Муу ороолон байлдэр бурхан тахил олох гэж энэ агуйг дэлбэлсэн юм гэлв. Чиний олдогч нохойн шавсан бидтэй хөөрхи. Залтмуу ороолон огт хэрэггүй газар тесрэлт хийлгэснээс нүглэн нүдэрээ гарчдээ. Хорвоогийн хувь тавилан гэж бий. Муу хүний үйл хизээч бүтэхгүй. Ариун гэгийн хайрхнаа ингэж сүйдлэх гэж байх уу хэмээн дугар гэлэн бодож явлаа. Өвгөн хайрхныхаа оройд хэд амарч байж гараад сүсгээс чингвүү эсвэл салхинд нүд нь хорсвоо нулимс урсан байж өврөөс цоошин хадаг гарган өгөршиж ганцсан яндрын модонд сайтар бэхлэн уйж өврөөс бяслаг ааруул өргий гэсэн бүхнээ гарган өргөлөө. Чингээд уул усны өрөөлийг уншлаа. Газар дэлхий чинь эзэнтэй юм. Лус савдгийн ямагт баярлуулагч нь хүн бөгөөтөл
шүтдэг биширдэг бүхнээ умарцсан харламрууд эгэл ардыг нутгаас нь зайлуулж хайрын сайхан хайрхнаа эзэн гүйдүүлэн хар илэгтэн нарт өврийг ухуулж нүгэл үлджээ. Өөрийн дур тааллаараа хүссэн газраа нутгалж чадахгүй дарга түшмэл нарын захиргаанд орж буух бууц нүүх нүүдэл бүхнээ заалгадаг ёс өрдийн манай Монголд байлуу? Үгүй билээ хайрхан минь. Шоронд ороогүй ч хүний эрхэнд амьдрах гэгч ямар бузар үйл вэ? Олон жил ирээгүй үзэгдээгүй эгэл сүсгтэн биднийг өршөөн хайрхан уул минь. Дугар ойлон дуугарч ийн өгүүлээд нэгэнтээ намжлан залбирав. Жингээд өвгөн уулнаас буулаа. Тэрбээр буцахдаа аль хэдийн хүрэгдсэн бурхан болооч нарыг бөөнөөр нутгалуулсан жалганы ирмэг дээр очиж будаа шилтээ сүү цацан ёслол хийхээч мартсангүй. Дугар худгийн дэргэд ирж морио чөдөрлөж хазаарын амгаачлан эмээлийн авч өвс хэд хазаг гэж тавиад ганцгалсан богцтойг сүүдэрт хэвдүүлэн дээл цамцаа тайлв. Энэ өдөр өвгөн дугар сохрон алдсан хуучин гар худгийг лайдав. Хорвоогийн салхиар хийсж ирсэн элдв новш ноохоо үгсэн ялзарсан бүхнийг цэвэрлэж бохирдсон усыг шавхлаа. Олон жил лайдаагүй худгийг цэвэрлэх амаргүй байв. Өмхирч ихэн үнэртэй болсон усыг новш ноохоо хог сагтайн шавхан ёроолд тунсан лаг шаврыг гараар самардан ховинд хийж худгийн гадна асгахад урсгал саатан байсан ундраг элс боглуулан садарч эхлэв. Гэвч худгийн ус цэвэрштлэн өдий. Олон дахин лайдахгүй бол элдв хог худгийн ханд наалдсан үхмэл шавар урсгалын дээр хөвөн ариун сайхан аршаан усанд гайвалсаар л байлаа. Энэ худаг орон даяарын амьдрал шиг л ажтай хөөрхий. Шин цаг ирсэн ч хуучин булай бортог нь бүрмсэн цэвэршиж арилаагүй. Цагийн таатай өнгөнд муу нүгэлтний толгой өндөж хулгай худал ихсэж хүний мэс чанар туйлын дор орсон нь гайхмаар билээ. Борооны түрүүн шороо гэдэгтэй ундрагны сүв бүхэн нээгдэж газрын дороос аршаан ус нь сад тавин оргилж байгаа болохоор энэ худаг мөдхөн ариусах нь зайлшгүй. Түнлэгүй ард олны сэтгэлийн хур бууж Монгол зан заншлаа сэхэрж хамаг амтэн Монголынхоо төлөө гэж зүтгэх болсон болохоор өчүүхэн зуурын ол зашиг завшаан болооч нүгэлтэн нар бас нийтийнхээ сүр хүчинд номхрох өдөр бий байлгүй. Гэгэн гончгсөн минь. Дугар өдөржин худаглайдав. Нас дээр гарсан өвгөн хүний нуруу өвдөж өвдгөөр нь хатгавч шүд зун тэссээр шингэх нарыг үзэж сая нэг юм ажиллаа дууслаа. Худгийн ус булингартайч шин ундрагаас их авсан аршаан болсон усны үнэр тэндээс сэнгэнж байлаа. Өвгөн анхны усаар цайж ханж алжаалаа тайлан уув. Дугар гэлэнг явсны дараахан анхны айл нүүж ирлээ. Тунч удсангүй бус тайлууд хойно малаан туусаар хойноос нь цуврав. Өвгөн хайрхан аниргүй бодлогошрон цэнхэр буданд талын дундаа гав ганцаар торойсоор л байв. Энэ уул одоо бол олон үр ач нарaan шавуулсан хашин хаан шиг жаргалтай дэлгэр зуны сардаан хөлжийн тоглосон Монгол өвгөн буурал өтгөс шиг харагдах ажээ. Жингтэл нэгэн жарны турш үзээгүй үйлийг өвгөн хайрхан өнөөдөр бүхий л ургамал бодис хад чулуун энгэр олон тооны цохио толгой гүвээ даваагаараа мэдэрлээ. Юун гэвэл
уулын энгэр бэлд тал талаас олон морьтон хурдан тэрэгтэн цуглаж улаан шарыг алгалуулсан цөөн боловч хідэн лам тэдний дунд үзэгдээд овоо тахилахын яслал эхлэх нь тэр. Өвгөн хайрхан овоон дээр уншлах хийхээр ирсэн лам нарын дотор мөнөөхөн ороолон бэлтэр байхыг үзв. Гүмэн гайхалтай. Орхимж нэгтнээ тэр жил Орос сургагчтай нийлэн жалганд бодийг хөтлөөгүй юм шиг. Саяхан энэ хайрхны өвөр энгэрийг ариун гэгийн агуутай нь хамт тэсэлж дэлблээгүй юм шиг. Ер нүгэл бүхнийг үйлдээгүй мэт гүн бишрлэр эргэн тойрно харж өөрөө сайн мэдэхгүй ирэхээр уул усны өрөөлийг ам хөдөлгөн даган уншиж байна. Бурхан Тэнгэр минь, насны эцэст лам болж энд нэгдэх хийдэд шавлын суухаас өөр мэх надад алга болжээ. Овоо тахилахын яслалд ирсэн энэ олон дотор миний нүглийг мэдэх хүн байгаа та байгаа. Харин тэд дуугарахгүй байна. Ер нь хүний амийг үдэж олон жил бодсон сансныг ил хэлүүлэхгүй утсан болохоор миний тухай мэддэг байлаач яриад унах хүн гарахгүй биз. Тэгэд ч Монгол эргэгч энэ шархтай өвгөн хайрхан шиг дов дуугүй гагцхүү зовлон жаргалыг цээжиндээ багтааж явдаг хүмүүс юм. Гэгээн бурхан минь өршөө. Ороолон баялдрын бодсон нь энэ байлаа. Үнэхээр хурсан олны дотор түүний нүгэлт явдлыг мэдсэн хүн олон байсан ч хэнч ил гаргаж хэлсэнгүй. Харин ойртон эрэхт нь сэм зайлсхийх ажээ. Хамгийн түрүүн хайрхны овоог тахих санал сэдэж нутгийн цөөн лам нарыг хийдэн сэргээ хэмээн ятгаж өөрөө далд байсан орхимж юугаан эхэлж нөмөрсөн дугар гэлэн ороолон нэрт баялдрыг танивч юм хэлсэнгүй. Уур хилэн эртний бухимдал гомдол бүхнээ цээжиндээ багтруулвч өвгөн гэлэн адилхан өндөр насыг насалж хорвоогийн жамаар хант гэр холдон хадан гэр ойрцсныг ухаарч баярт өдрийг нүглийн үгээр гутаахыг цээрлэв. Харин ороолон баялдэр овоо тахилга дууссаны дараа түүнтэй уулзан дугар гэлэн гуай минь би урд нүгэлтэй явсан нь үнэн боловч цагийн ирэх харь хүний тушаалаар үйлдсэн нь үнэнтэй билээ. Өөрөө мөн сүулт нь хилмигдэж чихт гяндна 10 жил суусан минь ч үнэн бөлгөө. Өвгөн нас хэлж ирдгүй юм санч үнэрлэх үргүй өвлөх хөрөнгөгүй угаас нэг газар суурин амьдарч юмж чадаагүй гом бие гоцон толгой намайг та шинээр нээх хурал намын газартаа шавлин суулгаж хайрлав. Үүлийн үрээ насны эцэст намжлан мөргөж бурхнаас өршөөл гуйн номонд марвч сүсгэлэн дагсаар насыг баръя гэж гуйж билээ. Дугар гэлэн юм хэлсэнгүй. Цугларсан олонч ороолон баялдрын тухайд үгсэн хэлэлцсэнгүй. Хэнэнч таним харан уулзсангүй. Өвгөн хайрхан аниргүй дүнсийн хорвоогийн жаргал зовлонг эргцүүлэн бодох мэтэр их говийн дундаа сүүмэлзэн цэнхэрцээр байлаа. Зохилогдсон Доржийн гармаа. Уншсан Эрхэнбаярын Батторж.